9 дугаар бүлэг бүгд найрамд хулсыг тунхаглахаар шийдсэн шалтгаан. 1924 оны 5 дугаар сарын 20-нд хүрээнд 8 дугаар богдгийн таалал төгсжээ. Их дагин дондог дулам таалал төгснөөс хойш биеийн тавгүй байсаар богдгийн заслыг ололгүй жанчхалжээ. Ардын засгийн газраас олноо эмгэнэл зарлаж, ховдын хязгаарын сайд гүн гомбичинг төвд явж талигаачийн хойтгыг уншуулж, дараагийн дүрийг тодруулах талаар ярилцахыг даатгав. Гэтэл богдыг жанч халснаас хойш хэдхэн хоногийн дараа зөвлөлт хятадын гэрээ байгуулагдаж, Монголыг хятадын нэг хэсэг хэмээн хүлээн зөвшөөрсөн тухай мэдээ ирсэн нь ардын засгийн газрынхныг түгшээжээ. Данцан, Элбэгдорж Ринчино, Цэрэндорж, Цэвэн Жамсрано, Дамбдорж нар цуглан цагийн байдлыг хэлэлцэв. Данцан: зөвлөлт Орос улс манай улсыг хамгаалан аварна гэсэн атал хятадын нэгэн хэсэг болгон хүлээн зөвшөөрчээ. Энэ талаар удаа дараа ярьсаар атал биднийг сонссонгүй. Анхны эхлүүлсэн үйл хэрэг маань ингэж мухардахыг үзэх гэжтэй. Хэмээн бухимдахад Цэрэндорж: одоо бухимдаад яах вэ? Орос элчин Любарский эр хон гэхэд улаан цэрэг Монголоос гарч дууснаа гэж хэлсэн. Хэдийгээр хятадын эзэрхэх эрхийг зөвшөөрсөн авч Монголын дотоодыг хөндөхгүй, хятадын цэрэг орж ирэхгүй гэж тохирсон гэж мэдээлсэн. Гэхдээ цагийн байдал хаашаа яаж ирэхийг бид мэдэхгүй шүү дээ. Иймээс бид одоо юу хийхээ сайтар бодох хэрэгтэй болж байна. Гэхэд Дамбдорж: олноо өргөгдсөний 9 дугаар онд Богд хаан дундад иргэн улсын даажун таагийн хөргөнд мөргсөн шиг юм болох нэ гэж уурсахад Элбэгдорж Ринчино: хаанаас тийм юм болох вэ? Зөвлөлт Орос улс хизээч тийм юм болгохгүй. Харин Богд хаанаас урсан энэ үед бүгд найрамд хулсыг тунхаглаж, хятадын даажун танк бус өөрийн Монгол төрийн тэргүүнтэй болох нь зөв алхам санагдана. Буддын шашны ёсоор дараа дүрийн богдыг тодруултал олон жил болох тул Монгол улс төрийн тэргүүнгүй байгаа энэ үеийг хятадууд ашиглаж магад гэж бодно. Жамсрано та юу гэж бодож байна? Гэж асуув. Цэвэн Жамсрано толгойд охин зөвшөөрч: энэ талаар бид Максар хурцсын хамт судалгаа хийж, Америк, Япон, Англи зэрэг бусад улсын үндсэн хуулийг анхааран уншсан билээ. Одоо харин зөвлөлт Орос улсын үндсэн хуулийг судлая гэжээ. Бүгд тарж утсны дараа Данзан, Цэрэндорж хоёр үлдэж хэсэг хөөрөлдөв. Данзан: Элбэгдорж Ринчиногийн хэлсэн зөв юм шиг санагдавч бид хүссэн хүсээгүй улаан Оросын замыг сонгоход хүрч байх шүү. Энэ итгээд сансандан хүрч байна уу да? Муу улаан Оросын бууны нохой гэж бухимдахад Цэрэндорж: тусгаар тогтнолон хадгалж үлдвэл улаан цагаан байх ч яах. Харин Оросын цэргүүдийг гаргахад буу зэвсгийг нь авч үлдэх, Монгол цэргүүдийг сайтар бэлтгэхэд анхаарах хэрэгтэй гэж бодогдно. Дотоодын боловсролыг сайжруулахын зэрэгцээгээр гадаад гүрнүүдэд эдэр залуусыг сургахаар илгээх асуудалд анхаарал хандуулах хэрэгтэй боллоо гэж санаалдан хэлжээ. 1924 оны 6 дугаар сарын 13-нд болсон Монгол Ардын намын төв хорооны 3 дугаар бүгд хурлаас Богд хааны дараагийн дүрийг эрхэм болж, гомбичшин гүнг төвдөөс эргүүлэн дуутгаар болж, бүгд найрамд хулс тунхаглах бэлтгэлийг хангаж эхлэх шийдвэр гаргажээ. Хурлаас тусгаар тогтнолсон бүрэн эрхт ардын улс байгуулах явдлыг гол болгож, цөм нэг саналтай нэгэн эвтэйгээр хөдөлгөл зохихыг зааж, орон нутаг өөртөө засах захиргаа байгуулж, 10 гэр баг сум отог хийгээд хошуу аймаг их шав хүртэл ардын төлөөлөгчдийг сонгон хуралдуулж, харьяат газрын зовлон жаргалын хэрэг зүйлийг олонний зөвлөлөөр шийдүүлсэвэ. Дээшээ болвоос газар орон бүрээс ард олонний хурлаар төлөөлөгчдийг сонгож, бүх улсын хуралдаан байгуулсугай гэж шийдсэн байна. 1924 оны 8 дугаар сард хуралдсан Монгол Ардын намын 3 дугаар их хурал улс орны цаашдын хөгжлийн талаар хурц маргаан дунд орнов. Элбэгдорж Ринчино 1924 оны хавар Монголын хувьсгалын ирээдүйн цагийн байдал төлөв хэмээх товхимол гаргаж, үүнийг Монгол Ардын намын мөрийн хөтөлбөрт сөргүүлэн тавьжээ. Хөрөнгөдний бос хөгжлийн замыг сурталчилсан Ринчиногийн хөтөлбөрийг Солийн Данзан тун тааламжгүй хүлээн авч, хөгжлийн замыг алгасан гэдэг бүтшгүй зүйл гэсэн байр суурьан баримталж, Монгол Ардын намын анхны мөрийн хөтөлбөр болох эрмэлзэх 10 зүйлээ ягштал баримтлана гэж байв. Данзан нарын нөхдөг Элбэгдорж Ринчино баруунтнууд гэж нэрлэн Монгол Ардын намын удирдлагад үзүүлэх тэдний нөлөөг хумын хязгаарлах оролдлого хийж эхэлжээ. Намын их хурал эхлэмэгц Данзантан шахан зайлуулах оролдлого бүтлгүй болж эхэлж байгааг Элбэгдорж Ринчино ойлгов.
Их хурал нийт 24 хуралдаан хийсний 17-г нь данзан даргалж, намын их хурлын гол шийдвэрүүдийг гаргаж байсан байна. Эрмэлзэх 10 зүйлийг өөрчлөх талаар Ринчиногийн гаргасан саналыг данзан эсэргүүцэж, ардын намын анхны журмын нөхдийн гарган боловсруулсан эрмэлзэх 10 зүйл бол Ринчино нарын хүмүүсээс шинэ зүйл нэмэн гаргасан төдийгөр өөрчилж болох тийм энгийн зүйлүүд биш гэж хэлснийг хурлын төлөөлөгчдийн олон хүлээн зөвшөөрч намын мөрийн хөтөлбөрийг хэвээр үлдээсэн байна. Хэрэг бишдэж байгааг ойлгосон Элбэг дорж Ринчино Дамбадоржийг ухуулан ятгаж Улаанбаатар хотын хувьсгалт залуучуудын эвлийн хороог уруу татаж данзан дэмжигч Баваасан дорж балам нарыг баривчилж хорьсон байна. Монголын хувьсгалт залуучуудын эвлийн төв хорооны хурал маргааш нь хуралдав. Эвлийн төв хорооны дарга эс буй нэмэх. Нөхдөө өчигдөр Улаанбаатар хотын хувьсгалт залуучуудын эвлийн хорооны шийдвэрээр засгийн газрын нарийн бичгийн дарга Баваасан Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн төв хорооны тэргүүлэгч гишүүн дорж балам нарыг эвлийн гишүүдийн цэргийн сургуульд тасалсан нэрээр баривчилж хорьжээ. Хотын эвлэлийн хороо эвлийн байгууллагыг хагаралдуулах үйл ажиллагаа явуулсныг бид буруу шааж, хотын эвлийн хороог татан буулгаж, шинээр эвлийн хороо бүрдүүлэх нь зүйтэй гэж үзэж байна хэмээн өгүүлэхэд хуралд оролцогсод дэмжин баталжээ. Маргааш нь татан буугдсан хотын эвлийн хороо хуралдаж байна гэсэн мэдээ авсан буй нэмэх уг хурал дээр очив. Түүний хотын эвлийн хороог татан буулгасан шийдвэр гаргасанд дургуйтсан хотын эвлийн хорооны гишүүд тал талаас нь довтлоо. Бадрах буй нэмэгч эвлийн байгууллагын эрхийг дан ганцаар гартаа төвлөрүүлж тусдаа зүүнний нам болохоор далд санаа сэтэж байна. Хотын эвлийн хороог татан буулгах шийдвэрээ өөрчлөх хэрэгтэй. Хотын эвлийн хороо харьяалдаг гишүүдтэйгэн хариуцлага ярьсныг буруутгах, намд хагарал үүсгэх чиний оролдлого бүтэхгүй гэж давшихад гишүүд хашгиралтанд дэмжиж байна. Буй нэмэх нүдний шилэн засаад нөхдөө манай эвлийн гишүүд дотоодыг хамгаалах газрын нэрийг барьж дураараа айшлан хүмүүсийг зүй басаар баривчилж байгаа нь хувьсгалт залуучуудын эвлийн нэр хүндэд сөргөөр нөлөөлнө. Иймээс энэ үйлдэлээ даруй таслан зогсоох хэрэгтэй. Эстэгвэс эвлийн төв хороо гаргасан шийдвэрийг өөрчлөх боломжгүй гэж мэдгдсэнд хурлын нэг төлөөлөгч ерөөсөө энэ буй нэмхийг баривчлая гэж хашгирав. Хурлаар хурц маргаан дэгдэж байтал гинэт буу зэвсэгтэй хоёр хүн орж ирээд буй нэмхийг баривчлаад гарчээ. Маргааш нь болсон намын их хурлын хуралдаан дээр ерөнхий сайд Цэрэн дорж үг хэлж, засгийн газрын нарийн бичиг Баваасан баривчилсан нь засгийн газрын үйл ажиллагаанд саад болж буй тул нэн дээр суллан тавихыг шаардав. Элбэг дорж Ринчино данзангийн эсрэг хэрэг өдөөхийн тулд залуучуудын эвлэлтэд үг нэгдсэн гэж Цэрэн дорж зэмлэх янзтай байна. Энэ бол огт худал үг гэж өөрийгөө өмөрөхөд Дамбадорж Цэрэн дорж Баваасан дэмий өмөрч байна. Баваасан бол харгас этгээд гэдгээ аль хэдийн харуулсан шүү дээ гэж суудлаасаа хашгирав. Хурлын уур амьсгал ширүүсч, ширүү маргаан өрнөгц хурлыг даргалж байсан данзан үг ав. Данзан Өгтөө их хурлын төлөөлөгч Баваасан буй нэмэх нарыг шалтгаангүйгээр баривчилж их хурлын үйл ажиллагаанд саад учруулж байгааг хуралдаан даргалагчийн хувьд би эсэргүүцэж байна. Эдгээр нөхдийг суллан тавихгүй бол маргааш хэнийгч ямар ч шалтгаанаар бариад хорчих нөхцөл энэ хурлыг хуралдуулж чадахгүй. Би хурлыг орхин явлаа гэж мэдэгдээд гарч одов. Дамбадорж босож хотын эвлийн хорооны нөхдийн үгийг сонсох хэрэгтэй шүү дээ. Тэднээс 30 төлөөлөгч намын их хурлд таслах эрхгүйгээр оролцуулж санал бодлыг нь сонсъё. Тэдж их хурлын төлөөлөгчдийн санал бодлыг сонсог гэж санал гарган олонхоор дэмжүүлсэн. Хотын эвлийн хорооны төлөөлөл их хурлд оруулдаг нь санал бодлыг нь сонсох биш, харин их хурлын үйл ажиллагааг өмүүлэх, эсрэг санал хэлсэн хүн лүү олноор хашгиралтанд дарамтлах үйл ажиллагаа болон хувирчээ. Хуралдаан даргалагчгүй хуралдаж болохгүй гэж төлөөлөгчдөө санал гаргасан тул данзан дуудуулсанд тэрбээр залуучуудын эвлийн гишүүд намын хурлыг зэвсгийн хүчээр хуралдуулж байгаа тул би очиж чадахгүй гэж хариу өгчээ. Үүсэн буй болсон энэ хугацааг Элбэг дорж Ринчино овжнаар ашиглан данзан хуйлдаан үүсгэж бүх зэргийн жанжны албан тушаалан ашиглан намын их хурлын төлөөлөгчдийг хүйс тэмтрэх гэж байгаа мэтээр уур амьсгалыг бүрдүүлэн байж хурлын тэргүүлэгчдийг шинээр сонгуулж өөрийн талыг баримтлагч Насанбат Санжметов Шир Базар нарыг тэргүүлэгч болгосноос эхлээд хурлын уур амьсгал өөрчлөгдсөн байна. Элбэг дорж Ринчино олон удаа үг хэлж данзан бол хулгайч урвагч данзан засгийн эрхэд байсан цагт Монгол улс хизээж амар тайван байхгүй нь илт байна. Тэгэхээр энэ хулгайчийг устгах хэрэгтэй гэх мэтээр элдвэр дайрч довтлсон байна.
цэрэнд орж Ринчино үеийн самун гаргуулахын тулд их хурлын төлөөлөгчид дотор ухуулга хийж байна. Ринчино хэдийгээр их гавьяатай хүн боловч түүний юу хэлснийг сохроор дагаж юм болгон дээр түүнд итгэж болохгүй гэх мэтээр удаа дараа сануулan хэлсэн боловч их хурлын уур амьсгал эргэж данзан шүүмжлэх аян эхэлжээ. Данзан баваасан буй нэмэх дорж палам нарын нөхдийг элдвээр шүүмжилсэний дараа тэднийг дайчлан баривчлах шийдвэр намын их хурлаар гаргуулжээ. Тэр дорн жанжин данзанг дотоодыг хамгаалах газраас очиж баривчилсан бөгөөд тэр үед дотоодыг хамгаалах газрыг Оросын харьяат буряд Баторон удирдах байсан. Данзан төрийн эргэлт гаргах бодлого байсан нь түүнийг баривчлахад гэртээ унтаж байснаас харагддаг. Тэрээр баривчлахдаа бага насны хүмүүс ардын засгийн хэрэгт үнэнчээр зүтгэхэд хэцүү биш үү гэснийг харахад Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн гишүүд дотоодыг хамгаалахын очиж баривчилсан бололтой байдаг. Данзан баривчлан устгах энэ хэрэгт зөвлөлт холбоот улсын бүрэн эрх төлөөлөгчийн газар Монгол байсан зөвлөлтийн цэргийн удирдлага оролцсон цэрэг нь энэ асуудал Москвагаас зохион байгуулалтаа хийгдсэнийг гэрчлэн. Данзан баривчлан цаассан тухай мэдээг их хурлын хуралдаанд уншин сонсгоход төлөөлөгчид хэрдхийн зочжээ. Энэ тухай тогтоол батлуулах санал элбэгдэрж Ринчино гаргахад танхимын намгүн байдлыг эвдэж нэгэн төлөөлөгч "Нэгэнд болчмгүй дэж алчсан хойно биднэр батлуулахын хэрэг байна уу?" гэж асуусанд төлөөлөгчид дүнгэнэлдэж гарав. Зочин гайхсан бадрах босч "Залуучуудын эвлэлийн гишүүд бид ийм том хэрэг болох юм гэж санссангүй. Бид зөвхөн өөрсдийн толгойлох хүмүүсийг албан тушаалаас нь л огцруулахыг хүсэж байсан юм" гэж өөрсдийгөө зөвтгөн үг хэлв. Их хурлын уур амьсгал эвгүй эргэж эхэлснийг ойлгосон зөвлөлт холбоот улсын элчин төлөөлөгч Васильев үг авч босчээ. Тэрээр "Та бүхэн учирч тохиолдсон явдлаас бүү айхтун. Ийм явдал гагц Монголд ч болсон юм биш. Орос оронд ч гарч байсан. Та нар зөв юм хийсэн. Бид цөмөр цус асгаруулахыг боддоггүй улс гэвч олон хүнийг бүрлэхгүй тулд нэг хоёр хүнийг тонилгох хэрэг болдог явдал хаяа тохиолддгийн. Та нарын хийсэн үйл хэрэг Монгол зөвлөлт Орос улсын холбоо хэлхийг бэхжүүлэхэд дөхөн болж ач тусаан үзүүлэх болно. Та нарыг аврах ганц улс умар зүгт бий гэдгийг олон түмэндээ хэлж өгөхдөн гэж хэлжээ. Их хурлын төлөөлөгчид дүнсгэр тарлаа. Энэ хурлаар намын нэрийг өөрчлөн Монгол ардын хувьсгалт нам болгосон боловч зөвхөн гадаад бичиг баримтанд хэрэгэлдэг байсан ба 1928 он хүртэл дотооддоо Монгол ардын нам нэрээр явж иржээ. Хурц халуун тэмцэлд болж өнгөрсөн энэ хурал Монголыг зөвлөлтжүүлэх бодлогод буулт хийж Данзан тэргүүдний хувьсгалын эсрэгүү баруун талаар цоллон буудан алсан. Бодлоггүй улсын анх дугаар хурал хуралдаж Монгол улсыг бүгд найранд тулсаар тунхагласан билээ. Монгол улсын эргэн тойронд 1924 оны ихээр Тува Урайхан хэмчгийн хошуунд Монгол улсад нэгдэх зорилгыг тунхаглан гаргасан бослогыг зохицуулахаар ардын засгийн газраас Хатанбаатар Магсаржавыг баруун хязгаарт томилжээ. Ээдрэтэ нөхцөл байдал үүснийг харгалзан зөвлөлт Орос улсын зүгээс Бээжинд суугаа элчин сайдын яамны зөвлөх Яков Христофорович Давтянаар ахлуулсан төлөөлөгчдийг Туваад илгээв. Тува Урайхайг улаан армийн цэргүүд 1921 онд цагаантны үлдэгдлээс чөлөөснөөс хойш энэ хязгаар тусгаар байдалтай явж ирсэн юм. 1921 оны хавар ардын засгийн газрын тэргүүн асан чагдаржав Тува Урайхад ирж баруун хязгаарыг чөлөөлөх үйлсэд Урайхан ард түмнийг нэгтгэхийг оролдсон боловч орон нутгийн чөлөөлөгдсөн байсан тул Урайхан ноёд болгоомжлон цэрэг татхаас татгалзжээ. Урайхан ноёдод улаан цэргийн ангийн дарга нар ятгалаг хийж нэгэнт Урайхан нутаг чөлөөлөгдсөн тул халахын доторх байлдаанд оролцох нь дайны галыг Урайхад дуудан авчрах хэрэг болно гэх мэтээр ойлгуулсан нь нөлөөлсөн ба чагдарч авч бухимдаж Урайхан зарим ноёдтой муудалцаад авсан нь дайран дээр давс нэмсэн хэрэг болжээ. 1921 оны 8 дугаар сард Урайхан ноёдын чуулган болж удтал маргалцсны эцэст бүгд найрамдах Тува ард улсыг тунхаглаж улсын баг хурлын даргаар лам хуулрын дондог ерөнхий сайдаар Даагийн хушууны засаг ноён Монгууш Буянбадрахыг томилсон билээ. 1921 оны 9 дугаар сард зөвлөлт засгийн газраас мэдээлэл гаргаж Тувааг Орос улсад нэгтгэх бодлого барихгүй гэдгээ тунхаглан энэ тухайга Москвад айлчилсан ардын намын төлөөлөгчдөд мэдэгдснээр Туваагийн асуудал хоёр улсын хооронд хэсэгтэй намжжээ. Гэхдээ Туваагийн засгийн газрын Орос зөвлөхүүдээс Туваачуудын уламжлалт ёс
Амьдралын хэв шинжийг үл тоосон бодлогод явуулж байсан нь нутгийн иргэдийн дургүйцлийг хүргэж аажмаар Монгол нэгдэх нэрийн дор бослого тэмцэл өрнүүлэхэд хүрчээ. Оросын талаас ховдын сайд Гомбичин гүн хэмчгийн хошууны ноёдыг Монгол нэгдэх асуудлаар элдвээр турхирч өдөөн хатгсан зэрэг гомдол мэдүүлсэн тул Хатанбаатар Магсаржав энэ талаар ч судалж ардын засгийн газар мэдүүлэх үүрэгтэй ирсэн байв. Кизил тэрсэн хоёр талын төлөөлөгчдийн уулзалт ширүүхэн маргаанаас эхлэв. Хатанбаатар эрхэм нөхөр Давтя үүсэн бий болсон байдлыг хэлэлцэхдээ Туваагийн засгийн газрын төлөөллийг энэ хэлэлцээнд оролцуулах шаардлагагүй гэж үзэж байна. Нэгэнт хоорондоо маргалдан зэвсэгт тэмцэлд орсон талуудын аль нэгийг хэлэлцээнд оролцуулбал маргаан улам даймжирна байхаа гэж болгоомжлно. Бидний үзэж байгаагаар хоёр талын аль альнийх нь зэвсгийг хурааж байдлыг төвшөлгөх нь зөв гэж үзэж байна. Харин Туваагийн ирээдүйн асуудлаар ард нийтийн санал хураалт явуулж шийдэх хэрэгтэй гэж бодож байна. Ингээд Давтя нөхөр Хатанбаатар иргэний дайны шахуу байдал үүсчихсэн энэ үед ард нийтийн санал хураалт явуулах ямар боломж байх вэ? Манай засгийн газраас мэдээлэл гаргаж Туваагийн засгийн газрын дотоодод явуулсан бодлогыг буруу шааж энэ бодлогын улмаас зэвсэгт бослого гаргахад хүрсэн гэж дүгнсэн. Гэхдээ бослого үмэн гаргагчдыг дэмжихгүй гэдгээ ч мэдгдсэн. Тиймээс тэдний төлөөллийг яриа хэлцээнд оруулах боломжгүй. Харин та энэ дээрсээр Туваагийн засгийн газрынхантай уулзахгүй байгаа нь хачирхалтай. Тэдэнтэй уулзаж болсон үйл явдлын талаар мэдээлэл авч дараа нь цөм хамтран сууж хэлэлцвээс ямар гэж хариулжээ. Хатанбаатар Магсаржав ил байдлын тухай хүрээнд цахилгаанаар мэдгдсэнд яриа хэлэлцээнд уян хатан байх чиглэл түүнд өгөгдсөн ажээ. Зөвлөлт хятадын хэлэлцээд явагдаж Монголын өөрийн байдал түвшүүртэй байсан тэр мөчид урайхан хязгаараас болж зөвлөлт Орос улстай маргаанд орохыг ардын засгийн газар хүссэнгүй. Магсаржав арга буюу буулт хийхэд хүрч зөвлөлт Монгол Туваагийн 3 талт хэлэлцээнд Туваагийн засгийн газрын төлөөлөгчдийг оролцуулахад хүрчээ. Энэхүү хэлэлцээний үр дүнд зөвлөлт Орос улс Монгол улс Туваагийн дотоод хэрэгт оролцохгүй байх, Туваачууд өөрийн улсыг бэхжүүлэх зэрэг тохиролцоонд талууд хүрсэн юм. Монголын тал одоохондоо Туваа урайхан хязгаарыг Монголд нэгдэх асуудлыг тавих эрт байна гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Хүрэндэрсэн Хатанбаатар Данзан Цэрэндорж нартай уулзаж үүссэн нөхцөл байдлыг танилцуулв. Данзан зөвлөлтийн тал монголчуудын талаарх бодлогодоо эзэрхэг түрэмгийн бодлого баримтэлж байна. 1922 онд Алс дорнодын бүгд найрамд хулсыг зөвлөлт Орос улсад нэгтгэхдээ бурятуудыг 3 хувааж мужуудын мэдлэлд шилжүүлэх оролдлого хийсэн. Энэ бол бурятуудыг олон мужаар хуваан уусгаж авах харгас бодлого байсан хэрэг. Одоо урайхаа дээр үнэн хэрэгтээ Монголд нийлүүлэхгүй байх бодлого барьж байна. Өвөр Монголын хувьд ч эднэр цаашдаа Монголд нийлүүлэхгүй байх бодлого барих байх. Гэхэд Цэрэндорж одоогор урайхаагаар маргаанд орох цаг биш. Та ч энэ асуудлаар Оросын элчинтэй маргалдах буруу байсан. Өвөр Монголын хувьд Оросууд энэ хязгаар нутагт хувьсгалт хөдөлгөөн өрнүүлэхэд нь бид туслах замаар өвөр монголчуудтай ойртох бодлогоо давхар хийж байх ёстой шүү дээ. Бид бурайдын талаар асуудал угаас тавих боломжгүй. Аль хяактын гэрээнээс эхлээд бурайдын асуудал анхнаасаа тавигдаагүй. Харин Монголд суурших хүсэлтэй бурайдуудыг авах бодлогоо л бид баримтлах ёстой гэж учралжээ. Данзан Элбэгдорж Ринчино та нар энэ нүүж ирж байгаа бурайдуудаас болгоомжтой бай гэж сануулад байна лээ. Ихэнх нь цагааны зэрэгт хүчин зүтгэж байгаад зөвлөлтөд засгаас зээрлэл хүртгээс болгоомжилж зугтаж ирсэн хүмүүс гэж ярьсан. Гэхэд Цэрэндорж эхэндээ тийм хүмүүс орж ирэх нь ч ирсэн л байх. Одоо нүүж ирэхсэд нь хамтралжуулах зэргийн бодлогоос дөрвж ирэхсэд голцоо болсон байна. Малчин хүний малыг хураах гэвэл малаа аваад зүхтах нь ойлгомжтой шүү дээ. Манай хүн ам ихсэж байх нь зөв. Нөгөө төгөр бурайдуудч бас өвс тариалах зэрэг Оросуудаас сурсан зүйл ихтэнч бидэнд хэрэгтэй юм да гэжээ. Цэрэндорж Цэвэн Жамсранотой үндсэн хуулийн асуудлаар уулзаж ярилцаж байх үедээ бурайд Монголын автономийн талаар асууж сураглаж авсан билээ. Цэвэн Жамсрано анх октябрийн хувьсгал ялсны дараа улс үндэстний хувьд хувь заяагаан өөрсдөө шийдэх тухай мэдээллийг бурайдын сэхэтнүүд талархаж хүлээж авсан. Гэтэл 1920 онд Алс дорнодын бүгд найрамд хулсыг байгуулахдаа бурайдын аймагуудыг 2 хувааж дөрвийг нь зөвлөлт Оросын мэдлэлд, эрхүү мужийн бүрэлдэхүүнд, дөрвийг нь Алс дорнодын бүгд найрамд хулсын мэдлэлд үлдээсэн биднийг цочоосон үйл явдал болсон юм. Иймээс Амагаев, Жирбанов, Трубачев, Элбэгдорж Ринчино бидний нөхөд хуралдан бурайд Монголын ардын хувьсгалт хорог байгуулж билээ.
Манай хорооны зүгээс олон удаа эрх үүдэж, Москвад ч асуудал тавьж байж, Аг, Баргуужин, Хорь, Чахун аймагуудыг нэгтгэсэн алс дорнодын бүгд найрамд улсын харьяаны Бурайд Монголын автономт мужийг байгуулж авсан билээ. Энэ үеэс эхлэн цаашид зөвлөлт Орос улс алс дорнодын бүгд найрамд улс нэгдэх үед Бурайд Монголын автономт улсыг байгуулахар ажиллаж эхэлсэн юм. Ербановын удирдлагын дор Бурайдын төв хороог байгуулж, энэ хороо Оросын коммунист намын удирдлагатай харилцаж, Бурайд Монголын автономийн бэлтгэлийг хангах ажлыг хийж байсан юм. 1922 оны сүүлээс алс дорнодын бүгд найрамд улсыг зөвлөлт Орос улсад нэгдэх ажил эхлэхэд үндэстний хэрэг эрхэлсэн ардын комиссар Сталин Бурайд аймагуудыг 3 хувааж 3 мужид салгах асуудал боловсруулсан тухай бид дуулаад Москвад очиж энэ асуудлаар ихээхэн маргалдсан л да. Нөхөр Шумяцкий Ленинтэй уулзаж энэ асуудалд түүний анхаарлыг хандуулж хэрэг бурядуудыг хуваавал тэд нар их яриа гаргаж бусад үндэстнүүд зөвлөлт засгийн бодлогод итгэхэ болно гэж анхааруулсан билээ. Ленин Шумяцкийг алс дорнодын бодлогыг сайтар мэддэг хүн гэж үздэг байсан тул түүнийг дэмжиж байж Бурайд Монголын автономт улс байгуулагдах болсон юм. Тэгж байж 1923 оны 5 дугаар сард Алар, Бахан, Түнх, Троицк-Савск, Баргуужин, Ихрээд булаагаад Аг, Хорь, Дээдүүдийн аймагуудыг нэгтгэсэн Бурайд Монголын зөвлөлт социалист бүгд найрамд улсыг автономт эрхтэйгээр зөвлөлт Орос улсын бүрэлдэхүүнд байгуулсан юм да. Харин нөхөр Сталин өөрийнх нь хэрэгт хошуу дүрсэн гэж Шумяцкийг үзэж чадхаан болж нөхөр Ленины бие муудснаар далимдуулан түүнийг Перс рүү дипломат ажилд хөөн зайлуулсан гэж дурсжээ. Цэрэндорж яагаад бурядуудыг эхнээсээ хуваах гэж бодсон юм бол одоо тэгээд социалист улс зарлаж буйн ямар учиртай юм? Монголтой нийлнэ гэж болгоомжилж байгаа юм болов уу? Гэхэд Цэвэн Жамсраано инээмсэглэж Монголтой нийлэх ёстой гэж ярьдаг сэхэтнүүд олон байдг нь нөлөөлсөн байж болох юм. Элбэг дорж Ренчиноч иймэрхүү юм ярьдаг байсан л да. Ер нь хаант засгийн үеэс эхлээд л бурядуудыг хувааж байгалийн чанд дахь тойрог болгон салгаж байсныг бид Оросын хувьсгалчдтай хамтран шүүмжилдэг байлаа. Гэтэл большевикууд ч энэ бодлыг үргэлжлүүлсэн. Манай Элбэг дорж Ренчиноч нь нэг хэсэг большевикуудад итгэхэн болоод Семеновын дагуурын засгийн газрын сайд хүртэл болж явсан юм шүү дээ. Ербанов, Амагаев бид нар анханасаа Бурайд Монголыг Орос улсын хүрээнд байлгахаар асуудал тавихаас өөр аргагүй гэж үзэж байсан. Хэрэг бид Монголтой нийлэх асуудал тавьбал Монголын асуудал ойлгомжгүй байгаа энэ үед айжмаар хятадын нэг хэсэг болох санаатай байна гэж биднийг буруутгах байсан шүү дээ гэж. Монголын тухайн үеийн удирдагчид Бурайдыг Монголд нэгдэх асуудал тавихгүй нь ойлгомжтой байсан боловч 1921 оноос эхлэн Монголын иргэн болох хүсэлтэй Бурайд иргэдийг авах тухай зөвлөлт Оросын талтай хэлэлцээ хийж иржээ. Ийм байдлаар 1925 он гэхэд 16 мянган бурядуудыг иргэн болгон авснаас гадна 1923 онд Бурайдын автономт улс байгуулагдахад 50 мянган алтан төгрөгийн хүүгүүд зээл өгч дэмжиж байсан. Тэр чадвараа халимгуудын өлсгөлэн даван туулахад 15 мянган лам мөнгө, иргэдээс 4100 алтан рублийн тусламж олгож тэднийг Монголд нүүлгэж авчрах талаар хэлэлцээ хийж үзээд авчээ. Монгол улсын хойд хөлийн байдал ийм амаргүй байсан бол урд хэлж тайван бус хэвээр байлаа. Монголын хилд өнгөлцөж байсан Финтиан бүлгийн генерал Жанзойлин Жили бүлгийнхэнтэй 1922 онд хийсэн дайнд ялагдсан өвөр Монголоос ухарч Манжуурт бүгэх болсноор хэсэгтээ Монголд тулгарч байсан аюул занал багассан. Бээжинд хүчрэгдсэн Жили бүлгийн удирдагч Цао Кун бүх хятадыг нэгтгэх зорилгыг удирдлага болгон ерөнхийлөгч Сувши Чан болон өмнөдийн ерөнхийлөгч Сун Яцен нарт нэгэн зэрэг ерөнхийлөгчийн албан тушаалаас бууж хятад орныг нэгтгэхийг шаардав. Сун Яцен Жили бүлгийнхэнд биелүүлэх аргагүй шаардлага тавьж хэлэлцээ хийж эхэлсэн бөгөөд энэ нь цаг хожижгүй хэрэг гэдгийг ойлгосон Цао Кун Сун Яцений итгэмжит генералуудтай нууц хэлэлцээ хийж эхэлжээ. Сун Яцен энэ үед хойд зүгт аян дан хийж Бээжинг чөлөөлөн Гоминданы засгийн газар байгуулахад төлөвлөж байлаа. Цао Кунтай хувилцсан түүний генерал Чин Зюмин гэнэт 1922 онд бослог гарган Сун Яцений ордон руу довтолсон гинтсэн Сун Яцен Чанкашигийн хамт Гуанчжоугоос зугтжээ. Ингэснээр Гоминданы хойд зүгийн аяндан хойшлогдоход хүрсэн бөгөөд хэсэгтээ хүчээ дахин төвлөрүүлэх төвөгтэй асуудалтай тулгарв. Аргагүй байдалд орсон энэ үед Сун Яцен зөвлөлтийн дэмжлэгийг авахар шийдэж цэргийн зөвлөхөд болон санхүү цэргийн тусламж авч эхэлжээ. Энэ бүхэн Монголын асуудлаар ямар үр дүнд хүргэснийг бид өмнөх бүлэгт өгүүлсэн билээ.
Бээжинд бэхжсэн жилийн бүлгийнхэн ерөнхийлөгчийн суудлыг эзэмхийг санаархаж 1923 онд Хятадын парламент Цао Куныг ээлжид ерөнхийлөгчөөр сонгожээ. Парламентын гишүүн болгонд $5,000 хахуул өгч байж хийсэн ичүүргүй энэ сонгуулийг Гоминдан нам болон Аньху Фентиан бүлгийнхэн эсэргүүцэж байсан юм. Цао Куны ичгүүрт сонгуулиас болж жилийн бүлгийн генерал Фэн Юйсян Гоминзюн бүлгийг байгуулан тусгаарлаж гарсан бөгөөд Коминтерны төлөөлөгчид Христосын социалист үзэлтэй энэ генералыг татаж авахыг ихээр чармааж байв. 1924 оны намар Фентиан жилийн бүлгийн хооронд эхэлсэн 2 дугаар дайнд жилийн бүлгийнхэн бараг ялах төхөд байсан тэр мөчид генерал Фэн Юйсян гэнэт урвж Бээжин эзлээд Цао Куныг барьж хоригжээ. Энэ дайны төгсгөлд хийгдсэн хэлэлцээрээр Фентиан жилийн бүлгийнхэн аль нь ч тохиролцоонд хүрч чадаагүй тул суларч устдах шахсан Аньху бүлгийн удирдагч Дуанчирог ерөнхий сайдаар томилжээ. Дуанчирог хянаж болно гэж бодож байсан Фэн Юйсян Жан Зойлин нарын бодол алдаа болсноо удалгүй мэдрэгдэж дахин зөрчилдөж эхэлсэн. Хятадын дотоодын самунтай байсан энэ жилүүд Монголд тулгарх Хятадын аюул занлыг багасгаж өгсөн нь дамжиггүй. 1923 оны ихээр Улаанбаатарын нэгэн гудамжинд амьдрах саяхан гэрэлсэн нэгэн хосынд Барга Мерсэ буян гэрэл нар ирж буужээ. Барга Хасбаатар нь 1921 онд гамин цэрэгтэй байлдаж явсан нэгэн бөгөөд саяхан Буряд Цэвэлмаа гэгч бүсгүйтэй гэрлэж шинэ гэрвэл болоод байв. Хасбаатар ардын намхны даалгавраар янз бүрийн нууц ажиллагаанд оролцдог байсан агаад ийм нэгэн ажиллагааны үеэр Цэвэлмаатай танилцж хайр сэтгэлийн холбоотой болжээ. Мерсэ, Хасбаатар буян гэрэл нар төрсөн нутаг Баргаа Хятадын гараас мулталж авахын төлөө хэнтэй ч хамаагүй ажиллахад бэлэн байлаа. Хожим нь 1945 онд Барга Хасбаатар Японы тусгай 731-р отрядын шоронд амнасаа алдаж Мерсэ зөвлөлтийн хорих лагерт осгож өгсөн билээ. Эх оронч Барга залуус дотоод Монголын ардын хувьсгалт нам байгуулж Монголын жишгээр Баргыг чөлөөлөх хэргийг ярилцаж сув. Мерсэ Баожавын үлдэгдэл харчин цэргүүд 1917 онд хөлбөмбөр Баргыг эзэлж авсны дараа бид Барга эрх чөлөөтэй болох нэ гэж найдаж байсан. Гэтэл Баожавын Жанжин Сэвчингэ Бомбожав хоёр Сүүчин вангийн үгэнд орж Баргыг Манжгүрний харьяат улс болгож зарласан. Тэд нарт Японы хоёр офицер Секи Хаяши нар туслахаар иж зэвсэг мөнгө өгдөг байсныг бид удахгүй мэдсэн. Харчин цэргийн хагас нь Шадрвал Дорж нарын удирдлагаар Хятад генерал Лид хүчин зүтгэхээр мөгдөн явсны дараа цөөрсөн харчингуудыг Хятадууд дорн буут зогсон доо. Манай баргуудын ихэнх нь Оросын талтай гэрээтэй дорнод Хятадын төмөр замыг хамгаалдаг байсан тул хөлбөмбөрт олигтой туслахаар очиж чадаагүй. Одоо баргад Хятадууд ноёрхож Хятад тариачид нүүж ирэх нь эрс нэмэгдэж байна. Бид монголчуудын нэгэн адилаар дотоод Монголын ардын нам байгуулж тусгаар тогтнолынхон төлөө тэмцэх хэрэгтэй болоод байна. Энэ хэрэгт хүрээнд дутсан чи туслах хэрэгтэй байна гэхэд Хасбаатар Цэвэлмаа бит хоёр удахгүй Барга явж тэнд сургууль байгуулан Барга хүүхдүүдийг гэгээрүүлэх үйлсэд хүчин зүтгэх хэрэгтэй гэж ярилцаж байгаа. Энэ тухайга Цэвэлмаагийн хамаатан Эрдэнэбат хаанд дуулгасанд тэрээр баярлаж цэргийн тагнуулын газрын дарга Буряд Баторунтай танилцуулсан. Бид хоёрыг Баргад социалист хувьсгалын хэргийг сурталчилж ажиллавал Барга хүүхдүүдээс Монголд болон зөвлөлт Оросд сургах эрх олгоно гэж амласан гэж ярив. Цэвэлмаа Хасбаатар нар 50 гаруй хүүхэд Баргаас Улаанбаатар болон зөвлөлт холбоот улсад сургасан бөгөөд ихэнх нь дэлхийн 2 дугаар дайны үед Японы эсрэг нууц бүлгэн байгуулан тэмцэж байсан юм. Хасбаатар зөвлөлтийн тагнуулын албатай Улаанбаатараар дамжин харилцаж байжээ. Мерсэ Харчны дунд хошууны цэрэн донров гэж Гоминда намд дээгүүр алб хаждаг нэгэнтэй би нааш ирэхэн өмнө танилцсан юм. Тэрээр надтай мөн адил саналтай байгаа. Харин энэ хувьсгалт ажиллагааг өрнүүлэхийн тулд Монгол ардын нам болон зөвлөлт Оросын талтай холбоо тогтоож ирэхийг хүссэн билээ. Бусад хошууны нэртэй хүмүүстэй холбоо тогтоохоор ажиллаж байна гэхэд Хасбаатар би таныг ардын намын зохих хүмүүстэй холбож өгье. Баторунтай ч бас уулзуулъя. Нэгэнт таны Баргын ард түмнийг хар Хятадын дарлалаас чөлөөлж хувьсгалт өөрчлөлтийн замаар замнуулах үйлсэд бид хүчин зүтгэлгүй яах вэ хэмээжээ. 1923 онд Монголын залуучуудын намыг үүсгэн байгуулж үндсэн зорилгоо бүх Монгол аймаг ухсаага ганц ардын улс төрд байгуулан бүтээхийг түргэлэн хэмээн тодорхойлжээ.
Энэ нам цаашид Баргын ардын нам болон өргөжиж удалгүй Баргын хүрээнээс хальж Өвөр Монголын бусад чуулгануудад тархан байгуулагдсан билээ. Бүгд найрамдах Монгол ард улсын зүгээс энэ үйл ажиллагааг идэвхтэй дэмжиж, дотоодыг хамгаалах газрын дарга байсан Балданд орж, Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн төв хорооны даргасан буян нэмэх нарын олон хүмүүс дотоод Монголын ардын намыг байгуулагдаж явсан билээ. 1923 онд солийн данзан Барга ба Халх Монголын хооронд завсартаа харилцаж байх тухай хэлэлцээрийг байгуулан Баргад байсан Монголын харилцан туслалцах хоршооны шугамар Барга хүүхдүүдийг Монголын сургуулиудад туслах Баргын ардын намд туслах ажлыг зохион байгуулж байв. 1925 онд Мерсэ Цэрэн Доноров нар хаалганд дотоод Монголын ардын намыг байгуулан Өвөр Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэх ажлаа эхэлсэн билээ. Энэ нам 300 гаруй жинхэнэ гишүүнтэй, 3000 гаруй орлогч гишүүнтэй, Монгол угсаагаан дэлгэрүүлэн мандуулах хурал нь 100000 гишүүнтэй байжээ. Энэ намд бүгд найрамдах Монгол ард улсын зүгээс 50,000 янчаан тусалж, анхны хуралд нь Монгол ардын намын төв хорооны дарга Дамбад орж очиж оролцож байна. Гэвч дотоод Монголын ардын намын дотоод асуудал байгуулагдсан цагаас эхлэн хурцдсан юм. Дотоод Монголын ардын намын хэрэгт коминтернээс оролцохоос гадна Гоминдан болон Хятадын коммунист намын зүгээс оролцсон намыг дотор нь хаглан бутаргаж үйл ажиллагааг нь саарамгжуулж байсан юм. Дотоод Монголын ардын намд Цэрэн Доноров нарын Гоминданы талийнхан, Улаанхүү Заяат нарын Хятадын коммунист намын талийнхан, Мерсэ буян гэрэл нарын Монгол ардын намын талыг баримтлагчид болон хуваагджээ. 1927 оноос дотоод Монголын ардын намын үйл ажиллагааг Монгол ардын намаар дамжуулан дэмжихийг коминтерн зогсоож, Хятадын коммунист намын харьяалал шилжүүлсэн нь Өвөр монголчуудын эрх чөлөөний төлөө тэмцлийг сааруулжээ. Удалгүй гарсан Баргын хувьсгалч бүтлгүйтж